Сайн үлгэр дуурайлтай амьдарцгаая гэсэн сэдвээр 1-р Тесалоник 1:1-10. Библийн ойлголт. Илч Паулын Тесалоник чуулганд бичсэн захидлын 3 гол агуулга. Итгэгчдийн суур ойлголт. 2-т нь итгэгчид ариун байх ёстой. 3-т нь эзэн дахин ирэх талаар бичсэн байна. Паул тэр хотод байсан цөөн хоногтоо маш олон зүйлийг зааж Христийн гүн гүнзгий ойлголтуудыг заагаад явсан байна. 1-р Тесалоник 1:3-д бидний Бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христ дэх найдварын чинь туйштайг байнга сандаг. Энд 3 зүйлийн талаар ярьж байна. Итгэлийн үйлс, 2 хайрын хөдөлмөр, 3 дахин ирэх найдварын туйштай байдал. Итгэгч хүний итгэлийн амьдралын 3 чухал зүйл нь өнгөрсөн цаг, одоо цаг, ирээдүйн цагууд дээрх хэрхэн зөв байхыг хэлжээ. Өнгөрсөн цаг дээр итгэлийн үйл, одоо цаг дээр хайрын хөдөлмөр, ирээдүйн цаг дээр Бурханд найдах найдварыг хэлсэн. Бидний хамгийн ихэнд харах зүйл бол итгэлийн үйлс. Яг итгэлийн үйлс гэж юу юм бэ? Үйлс зөв талдаа гарч үйлдэл хийн гэсэн үг. Бурханд итгэсэн үйлдэл нь застай байсан ч, шуургатай байсан ч Бурханыг зориод ирж байна гэсэн үг. Энэ бол үйлс юм. Итгэлийн дараа үйлс байдаг. Есүс Христийн тухай яриаг сонсож үгийг хүлээн аваад итгэл нь Бурхан руу эргэх үйлс болдог тухайг хэлж байна. Үнэхээр хүний дотор Бурханд итгэх итгэл суух юм бол хиймэл шүтэн рүү харах боломжгүй. Харин Бурханыг харах боломжтой гэсэн үг. Учир нь гарын алга эргүүлэхтэй адил үйлс гарах болно. Итгэл нь итгэгч хүнийг үргэлж Бурхантай холбож өгдөг юм аа. Эзэн та нарт нэгүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь эзэн шударга ёсны Бурхан түүнийг хүлээгчд нь бүгдээрээ өрөөгдсөн ажээ. Исая 30:18 дугаар ишлэлийг холбож байна. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Есүсийн нэрээр хүргэж байна.